Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн болон газрын тосны үйлдвэр хотхны барилгын ажил явцдаа танилцлаа. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс үйлдвэр ажилтнуудын амьдрах орон сууцны хотхныг сайн шант хотод барьж байна. 550 айлын уг хотхон нь офис, хурлын танхим ажилчид хооллох заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэрэгээс бүрдэх бөгөөд нийт 11 барилга баригдах юм а. Өнөөдөр байдлаар эхний орон сууцны барилгын ажил 85% гүйцэтгэлтэй байна. Энэ оны 6 дугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтанд орох байсан боловч COVID-19 цар тахлын улмаас тогтоосон 20 цэрийн дэглэм импортын ачаа барааны саатлаас үүдсэн бэрхшээл барилгын ажилд ихээхэн саад учруулж байна. Эхний ээлжинд үйлдвэрээ барих 3-4 жилийн хугацаанд гадаадын одоо гэрээлэгчтэй байршуулад тэгээд үйлдвэрээ барьж дуусаад манай ажилчид энэ байранд орохоор ингэж хэлсэн ба. За үндсэндээ энэ одоо барилга угсралтын ажил одоо нэгдүгээр ээлжих бараг дууссан гэж хэлж болно. За дотоод засгийн ажил бол тэр цаатал 95 айлд 44 дээр одоо хүлээгдэж байна. За ингээд наад захын тийм амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бас нэг одоо тэр 44-т нэг тогтчлт хийх нэг тийм санаатаагаар тендер зарласан хамсалтайгаар энийг бол цуцлсан. Энийг бол би бас танд хэлье гэж бодож байгаа. За тэгээ нэмд орж байгаа засгийн газрын хэрэглэх газрын дарагт уламжилсан байгаа энэ онцлог бидний доторчлолт нь одоо хүн барих нөхцөл бүрдүүлэхгүй байна. Зүгээр нэг тогтоод одоо энэ 2 сард гарсныг тогтоод шүү дээ хэмнэлтийн гор мэд. Манайхыг нэг жоохон ерөнхий сайд энэ төсөл гэж авч үзсээр байна те. Бид нар бол үйл ажиллагаанд тогтчихсан юм үйлдвэрийн газар биш. Дээрээс нь яам тамгын газар биш. Манайхыг яг тэрнтэй хавсруулаад бүх юм ийм ингээд хаач хэлсээр болж байгаа. Боловсон хүчин чи хаав нэг л асууд. Бид нар боловсон хүчний бэлтгэхээр тэр хүмүүс авах нөхцөлийг бүрдүүлэх сандаж яриг компьютерийн тендер хүртэл цуцалждаг те. Ийм одоо нэг худалдаа хожихны газраас энийг одоо бас тантай уулзах хэлчээ. Эрдэнэт дархан, хөтөл, багнуур зэрэг уул уурхай үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар сайн шандж тумдахгүй газрын тос боловсруулах үйлдвэрээс ихтэй аж үйлдвэрсэн томоохон хот болон хөгжих эхлэл нь энэ хотхон байх болно. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хувьд өнөөдрийн байдлаар инженерчлэл төлөвлөлт зохион байгуулалт болон технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. EPC-1 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан бүгд найрамдах энэтхэг улсын JMC Projects India компани болон Монголын талын туслан гүйцэтгэгч компаниудын 300 гаруй инженер мэргэжилтнүүд үйлдвэрийн талбай дээр ажиллаж байна. Өнгөрсөн оны 8 дугаар сарын 21-нд одоо ерөнхий сайдын 32 дугаар захирамжаар юм газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг нь зөвхөн уул уурхай хүнд үйлдвэр яам биш бүх яамыг дамжсан юм ажил боллоо. Тэгэхээр ингээд ажлын хэсэг байгуулъя. Шадар сайдаар авчулсан байнгын ажиллагаатай. Үүнд бол 11 сайд 4 яам 4 агентлагийн дарга нар багтсан юм ажлын хэсэг байдаг. Уул нь бол байнгын ажиллагаатай. 9 сарын 1-ний хурлаараа бол одоо ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөө гэж батлагдсан. Тэгэхээр одоо бид юу хүсэж байгаа вэ гэхээр энэ ажлыг одоо бас нэг тийм тогтмол ядаж болгомоор байна. Ядаж сардаа нэг удаа ярьж тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэдэг болёо гэж одоо хүсэж байна. За дараагийн. За газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль гэдэг бол 1 сарын 29-нд батлагдсан 2021 оны. За энэ хуулийг дагсан хуулийн 3 заасан төрөөс үзүүлэх дэмжлэг гэдэг юм журам гаргасан. За энэ журмын төсөл одоо хүртэл хэлцэгдэг. Энийг бол нэг яаралтай засгийн газар хэлцүүлмээр байна. Төсөл бол ерөнхийдөө бэлэн болсон. Ихэнх яамдуудаас санал авсан. Зөвхөн барилга хот байгуулалтын яамнаас бол санал авч амжаагүй байна. Өнөөдрийн байдлаар бусад одоо бүх яамдуудаас санал ирчихсэн. Энийг ойрын хугацаанд засгийн газрын хурлаар хэлэлцүүлж энэ журмаа баталж авбод бид одоо бас дараа дараагийн ажил минь цөөн хэрэгтэй байна. EPC-1 багц ажлын хүрээнд үйлдвэрийн талбайд офис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр, засварын цех, лаборатори агуулгаас гадна бор хөөврийн говьс татах усан хангамж зэрэг цогц ажил хийгдэнэ. Уг бүтээн байгуулалтын ажил дусснаар үйлдвэрийн дараагийн үндсэн технологийн байгууламжуудыг барих суур хөрс бүрдэнэ гэсэн үг юм. Ажил график тусламж нь хэдээр хоторч байгаа нь? За ер нь нэг жилээр хоторч авч байгаа юм тийм. Нөгөө хөвчлөл ковидтай холбоотой тийм. Баруунд дод явж байгаа ажлуудад явагдаж байгаа шүү. Бид нар онлайн хийгээд инженерингийн ажлууд бол цаг хугацаанд харьцан сайн явагдаж байгаа. Лиценз эзэмшигчдийн сонгон шалгаруулалт нэг 4 сараар хоцорч байгаа. Тэр нь бол бас л хөл хориотой холбоотой. Энтхийн болоод гадаадын компаниуд одоо өнгөрсөн жилийн эхнээс өксүүдэл улс орон болгон хориоцоор тогтоогоод тэгээд тэр хүмүүс чинь ажиллах боломжгүй. Тэр бол айгүй их нөлөөсөн. Хамгийн гол юм бол одоо яг л нөгөө ковидтэй холбоотой ирж байгаа бараа материал
За эндхийн талаас ачуулсан нөгөө контейнерууд маш их удаж байгаа 4 алтан сахил ярьсан 2 сар болсон. Одоо дахиад бас 250 контейнер ч одоо бас ирж яваа тийм ээ. Зөвхөн тэнцэн дээр 3 сар. Тэр их одоо тэнцэн дээр их удаж байна. Ирээд одоо энэ ч ер нь бол ихтэй орон нутаг юм отогоо бол сайн алтан сахил төрийн газруудаа сайн ажиллаж байгаа. Одоо 250 контейнер ирнэ. Бас нэг юм болохоор өчтөр бас бид замын үед ярьсан нөгөө бүх бараа материалын үн одоо тээвэрлэлтийн үн гэдэг л 6-8 дахин нэмэгдсэн байж байна. Ирж байгаа бүх бараа материалын үн. Тэгээд сая нөгөө одоо яам засгийн газрын газар шалгалт орсон байж байгаа. Юм дээр бол нэг асуудал байгаа сангийн дэвцээд явж байгаа учраас бас хэлэх ёстой гэж бодож байна. Хөгжлийн банктай холбоотой асуудал байж байгаа. Хөгжлийн банкны зээлийн хүү 11.80 сууг чинь том бүтээн байгуулалтын ажил дээр маш хүнд өнөөш өндөр хүүтэй. Хоёр дахь асуудал бол бас одоо хугацаа сонгох хэрэгтэй шаардлагатай байж байгаа. Одоо 23 оноос төлөлт эхлэнэ гэж байна. Тэгэхээр үйлдвэр байрлахаар бол ашиглалтанд орох болоог байх төлөлт эхэлчихэ. Одоо энэ асуудал дээр биднээс одоо бас сангийн яамныхаа дэмжлэгтэйгээр хөгжлийн банктай биднээс бас ярилцах гол асуудал юм хэрэгтэй асуудал байж байна. Ер нь одоо манай Монгол улсын хувьд гаднаас бас хэд хамааралтай юм эдийн засгтай л улс. Энийг л одоо бид нар чөлөө даван туулахын тулд өнөөдөр бохимдолтой байгаа гэсэн маргаашийн шийдэл юм гэж л одоо энэ нефтийн үйлдвэрийг барьж байгаа. За нефтийн үйлдвэр баригдлаа гэхэд мэдээж одоо бас одоо үнийн асуудлууд бас ярь энэ чинь үйлдвэрлэж байгаа зээлийн асуудлууд гэх шинэн. Гэхдээ энийг засгийн газар өөрөө зохицуулах боломжтой байна гэсэн үг. Зохицуулах боломжтой шаардлагатай үед одоо бид нар жишээл түвшний үсэг үнийг зохицуулж бас болоод байна. Дулаан цэглэгааны үн дээр бас хөнгөлт үзүүлж бас болоод байна шүү дээ. Яг үүнтэй адилхан бид нар нефтийн үнийг үнэхээр одоо цар тахалтай ч юм уу эдийн засгийн хямралын хүнд үед засгийн газараас алдагдaltaй ч гэсэн зохицуулж болох ийм одоо боломж үүснэ гэдэг агуулгаар л нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Тэгэхээр бидний хувьд мэдээж өнөөдөр амаргүй байгаа ч гэсэн өнөөдөр байгаа л одоо бодиттой нөхцөл байдал. Зөвхөн Монголын хувьд биш дэлхийн дахинд байгаа бодит байдал учраас бид нар хүнд байх үедээ илүү эвлэлтэн нягтарч хамтын хүчээр богино хугацаанд даван туулахын төлөө хичээх ёстой. Засгийн газар чадах бүх зүйлээ хийх болно. Монгол Улсад газрын тас боловсруулах үйлдвэр байгуулах төслийн эхний багц ажлын бүтээн байгуулалт 2021 оны 1-р сараас эхэлсэн. Хоёр дахь багц буюу анхдагч процессын болго дагалдах байгууламж барих ажлын сонгон шалгаруулалт зарлагдаж, уг тендерт оролцож байгаа бүгд найрамдах энэтхэг улсын компаниудын төлөөлөлт бүтээн байгуулалт өрнөж байгаа газраас шууд мэдээлэл өгөх уулзалтыг Монгол газрын тас боловсруулах үйлдвэр компани 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт өрнөж байгаа үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц ажилтнуудын амьдарч буй орчин ах уй дэд бүтц зэрэг ажил нөхцөл байдлыг энэтхэгт байгаа компаниудын инженер техникийн ажилтнуудад газар дээрээс нь онлайнаар танилцууллаа. Тус онлайн уулзалтад төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited болон EPC-ийн ерөнхий гүйцэтгэгч JMC Projects India компани мэргэжилтнүүд мөн оролцож мэдээлэл өглөө.